өөрсдөө Улаанбаатар радио бол өөрсдөө дээрэмдэж авах зорилготой. Тэр бол одоо манай дэд сайд асан одоо захын орчинд бол шилэн цогоо гэж нэрлэгддэг. Тэр хүний компани баггүй юу? Тэд бол ерөөсөө тэр доод талдаа байгаа жижиг компаниг цогт нь хөгжиж, бүхэлд нь хөгжиж авна гэдэг маргаан үүсгээд бүхэлд нь хөгжлүүлсэн юм дээ. Түүнээс хойш одоо ингээд 10 гаруй жил шүүхээр явсан. Тэгээ 2016 онд бол Улаанбаатар радио энэ талаар дахин маргах эрхгүй. Өөр өөрсдийнхөө юмыг аваа гэдэг ийм шийдвэр бол гарцсан юм байна лээ. Би бол энд нь огт оролцдог. Надад бол тийш оролцоод зав зайч байхгүй. Тэр хадны одоо компани бол надад ерөөсөө ямар нэгэн ашиг сонирхлын юм надад бол огт хамаахгүй. Тэгэхээр энэ дээр бол би бас хэлмээр байна. Ийм асуудал бол огт байхгүй гэдгийг бол шаардлагатай бол тэр нэг шалах байгууллагууд нь тогтоох байлгүй. Надад бол ерөөсөө ямар ч хамаарал үгүй асуудал. Тэр байр чинь нийслэлийн өмч юм шүү. Тэр байр нь нийслэлийн өмч. Нийслэлийн өмчөөс түрээсэлж байсан байр байхгүй юу? Нийслэлийн өмчөөс түрээсэлж аваад 90 оноос хойш тэнд цайны газар ажилласан гэдэг чинь 2005 онд хөгжилсөн байдгийн тогтоол шийдвэрүүд нь бол байгаа. Би ийм асуудал яриадлаа, энэ асуудлуудаа танилцуулаач та бүхэн бас гаргаж өгөөч гэж хадмын ээжтэй бол хэлсэн байгаа. Хадмын зүгээс бол тэр асуудлуудыг надад ийм учиртай гэдгийг бол хэлсэн. Тэр бол 2005 онд тэр Наран булаг сервис компанид нэг 170 м квадрат юм байна. Энийг нь бол хөвчилсөн юм байлаа. Тэгэнгүүт Улаанбаатар радио дээд талд нь ороод тэр доор байгаа бүх газартай нийлүүлээд авна 1220 м квадратыг хөвчилж авна гэдэг шийдвэрийг гаргуулад хүний өмчийг нь булааж авч яах гэсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд шүүхтэд яваад байдаг. Нөгөө хүмүүс нь тэр чинь зөвхөн манай хадам одоо компанитай холбоотой ч доод талд нь хажууд нь бас нэг Бадрал гэдэг компани байгаа юм байна. Энэ хоёрын өмчийг Улаанбаатар радио буюу одоо цогт гэрэл дэд сайдын одоо хадам эйжен компани булааж авна гэсэнтэй холбоотой шүүхийн маргаан 10 жил одоо шүүхтэд 2006 онд бол шүүхийн эцсийн шийдвэр нь гараад 3 шатаараа яваад тэгээд Улаанбаатар радио ХХК-д энэ талаар одоо дахин маргах эрхгүй гэдэг шийдвэр нь бол гарсан юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор одоо ингээд нэг засаг даргын асуудал яригдангууд өнөөдөр тэр би бол нэг бас тэр чиглэлээс тэр хадам ээжид хомдол гаргасан байлаа. Өнөөдрийн хэв мэдээлэл явж байгаа асуудлуудыг ч гэсэн одоо манай цогт гэрэл дэд сайдын зүгээс явуулж байгаа гэж таамаглаж байгаа. Одоо өмнө нь ч гэсэн одоо надад янз бүрийн асуудлаар иймэрхүү чиглэлээр намайг харлуулах юм гэдэг бол бас хэрвээ үүнийг үндэслэл болгоод таныг төтгөлзүүлвэл яах вэ? Энэ бол гэхдээ ямар ч үндэслэл бол биш. Надад ямар ч хамааралгүй. Тэгэхээр энийг бол үндэслэл болгоод төтгөлзүүл. Хуулийн хугацаанд ерөнхий яаж шийдвэрлэх ёстой гэдэг хэд хамгийн дотор энэ явуулсан бичиг хариу өгсөн. За нэгжийн тухай хуулийн дээр энэ талаар эхний одоо санал хураалт явагдсанаас хойш хэрхэх вэ гэдэг наривчлан бас тодорхой заагаагүй байдаг. Энэ дээр юу гэж байна гэхээр иргэдийн хурал тогтоолоо гаргаад гаргасан тогтоолоо ерөнхий сайдад хүргүүлэн ерөнхий сайд бол одоо батламжлахс хариугаа буцааж иргэдийн хуралд хүргүүлнэ. Батламжлаагүй тохиолдолд иргэдийн хурал 15 хоногийн дотор дахиж хуралдана. За тэгээд 15 хоногийн дотор дахиж хуралдаад ерөнхий сайдад хүргүүлсэн нэрийг ерөнхий сайд бол 5 хоногийн дотор одоо томилох үүрэгтэй гэсэн ийм л хуулийн зохицуулт байна. Тэгээ нийслэлээс нь болохоор бичиг явуулчихсан гэд засгийн газар нь болохоор ирээгүйгээд ингээд байгаагийн учир нь юу юм бэ? Одоо энэ хооронд явж байгаа л гэж ойлгох байна. Энэ хооронд чинь тав алахгүй ойрхон зай шүү дээ, тий. Тэгээ одоо би бол тэрийг хэлж мэдэхгүй байна. Миний хувьд бол өчигдөр орой 18:30 минутын байдлаар дугааргүй, огноогүй, гар хэвсэггүй бичгнүүдийг бол үзсэн. Би бас өөрөө зургийг авч хадгалсан. За өнөөдөр өглөө сэрэхэд бол одоо мөнх чулууны батламжлаагүй байна гэсэн хэвлэлийн мэдээ явж ирсэн. За өдөр бас лайваар болон телевизээр харлаа. Засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дарга баясгалан дарга бол бас мэдээлэл хийсэн. Энэ бол хэрэглэх газар дээр очиог байгаа байна гэж би бол ойлгосон. Ингэж уудах шалтгаан байгаа юу? Энгийн үе бичиг яаж вэ? Иргэдийн уралдаа одоо энэ чинь бас иргэдийн урлын тогтоол гэдэг бол тэндээ иргэдийн урлын төлөөлөгчид тогтоолынхаа төслийг нь сонсоод тэгээд Конопо дараа баталчихж байгаа. Тэн дээр ерөөсөө ямар процедур явах вэ? Баланкин дээр буулгаад гарын үсэг зогсоол болно гэсэн. Тэрнээс одоо ингээд нэг 6-7 хоноод тэр бичиг баримтыг боловсруулаад авах тийм ямар ч асуудал бол байхгүй. Түрүүний таны бас асууж ирсэн бичиг баримтын бүрдэл дутуу юм уу гэдэг асуултаар би бас тодорхой хариулсан байгаа. Тэгээд шаардлагадах хуулийн заасан 4 асуудал ял шийтгэлгүй татварын өргөө за төрийн албанд 3-аас дээш жил ажилласан гэх мэтийн бүхий л тодорхойлтыг бол би нэр дэвшигтэй бэлдээд ирчихсэн байсан. Таны нэр дээр лавлгаа ажилтны тэнцэх газраас авахар явуулсан болоогүй үү?
Тэр бол болоогүй. Энэ бол одоо хэрвээ хэрэгжих газраас засгийн газар ерөнхий сайд маань одоо ингээд томилох боломжтой маа гэж үзэх юм бол ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэж байдаг. Тэрийг урьдчилсан мэдүүлгийг бөглөөд авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ. Авилгатай тэмцэх газар маань тэрийг бол хянаад энэ ашиг сонирхол байна уу байхгүй юу гэдэг асуудлыг бол авилгатай тэмцэх газар шийднэ гэсэн. Та иргэдийн хурлд өөрийнхөө нэрийг дэвшүүлэхдээ мэдээж хатын дарга хэрвээ болвол ийм юм асуудлыг шийдвэрлэх гээд тодорхой төлөв